Монгол улсын батлан хамгаалахын сайтана таныг хүндэтгэн өгтөж жанжин Сүхбаатарын нэрмжит Сүхбаатарын ба Байлдааны болон хөтөлбөрийн гавьяаны улаан түгийн гадна үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хүндэт дарууд жагсан хүндэт даруудын дарга Ахмад Хамбол. Батлан хамгаалахын яамны харьяа байгууллагууд болон зэвсгчний нэгтгэл ангиудын зарим бие бүрэлдэхүүнд 2022 онд амьдрах орчноо ногоон орчин эко хотхон болгоход дэмжлэг үзүүлэх уриалах зорилгоор мод өрсөлгөө гардуулах арга хэмжээг зохион байгуулсан. Энэ онд энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж салбарынхаа 200 үцээр ахлагч ажилчин албан хаагч батлан хамгаалах салбараас тэтгэвэр шилүүнд гарсан ахмадуудын төлөөлөлд мод гардуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд та бидний итгэв санаачлаг оролцоо хамгаас чухал юм а. Батлан хамгаалах зэвсгчний бие бүрэлдэхүүн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ирээдүйн хойч үеийнхэнд учирч болзошгүй экологийн хор хорхирлыг багасгах, экологийн тэнцвэр байдлыг хадгалах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрөнд нэгдэн манлайлан оролцож ирсэн. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалах салбарт 7 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж 2030 он гэхэд 27 сая мод тарих томоохон зорилтыг тавьж хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдрийн бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд 2023 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд мод тарих арга хэмжээг албан ёсоор нээж байгаа юм а. Тарьсан мод бүхэн маань сайхан ургаж та бидний амьдралд өнгө нэмж явах болтугай гэж өрөөё. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм студи.